За юу ацхандаа залсаа. Дараагийн видеонд автомобиль Flask framework-ыг ярилцсныхаа дараагаар дараачаас хэдүүлээ ерөнхийдөө бол видео ороогүй байгаа. Зарим нэг шалтгааны улмаас видеогоо оруулж чадсангүй уучлаарай. За энэ дэр та нарт одоо энэ Flask оролдож эхлэхээс өмнө та нарт нэг хэлэх зүйл байна. Ерөнхийдөө миний энэ зааж байгаа хичээлүүдийг одоо тэ үзээд ингээд намайг миний хийж байгаа юм ингээд дагаж дуурайгаад юм хийсээр байж эцэстээ чи ямар нэг одоо веб аппликейшн ч юм уу эсвэл тухайн Python дээр өөрөө би дагаад нэг код бичиж чаддаг тийм хэмжээнд хүрнэ гэдэгт би бол итгэлтэй байгаа. Гэхдээ чи миний одоо ингээд нэг 20-30 минутын видеон дээр гарсан юмыг чи ингээд давтаал тэгээ орхичод байх юм бол яг үнэндээ чамд одоо ямар ч өөрчлөлт гарахгүй шүү уучлаарай. Тэрийг л чи маш сайн мэдэх хэрэгтэй. Чи өөрөө маш их оролдох хэрэгтэй. Өөрөө маш их код бичиж үзэх хэрэгтэй. Алдаж үзэх хэрэгтэй. Тэ? Маш их код бичсэн байтал тэр чинь маш их логикийн маш их алдаатай код байгаад устгаж хайж байгаа дахиад бүр шинээс нь бичиж үзэх хэрэгтэй. Маш их зүйл үзэх хэрэгтэй. Тийм болохоор энийг эхний ээлжинд эхлэмээр байна. За энийг ерөнхийдөө нэг 14 хоногийн өмнө хийж эхэлсэн. Гэхдээ энийг ерөнхийдөө яг кодын бичсэн хугацаа гэх юм бол нэг ойролцоогоор 4 өдөр. Яг нийт ингээд үзэх юм бол 4-5 өдрийн кодыг бичсэн. За би та нарт ажиллуулж үзүүлье. Энэ зүгээр Java дээр бичсэн JavaFX framework ашиглаад Java дээр бичсэн одоо desktop програм. Энэ цаана за энэ жоохон одоо UI тэ хэрэглэгч таагдах талын ерөнхийдөө тооцоолоогүй. За ингээд notification харуулдаг энэ дээр тест хийднэр ингээд одоо та нар одоо мэдэх байх Kanban одоо Kanban planning гэж за ерөнхийдөө энд за одоо хэрвээ чи одоо Trello тиймэрхүү одоо веб аппликейшнуудыг ашиглаж үзэжсэн бол одоо яг тэр л гэсэн үг. Ингээ хооронд нь одоо зүүж тавьдаг тийм ерөнхийдөө ингээ хооронд нь зүүж тавьж болно. Шинэ таск нэмж оруулж болно гэх мэтчлэн ингээ зүйлсүүд хийдэг. За энэ дээр одоо би шинэ таск нэмж оруулдаг дээр жоохон алдсан байгаа. Тэрийг та нарт харуулмаар байна. За ямар ч байсан хооронд нь одоо жишээ нь зүүж тавихд бол одоохондоо асуудалгүй ингээ болж байгаа. Энэ цаана одоо яаж өгдлөө ингэж хадгалж юу болж байгаа вэ гэхээр ерөнхийдөө энэ дээр миний бичсэн одоо Flask ашиглаж байгаа. Flask ашиглаж. За яг код бичихдээ би томруулнаа. Одоо та нарт нэг их сүртэй харагдах шаардлагагүй гэж бодож байна. Тэгээд энэ дээр ингээд одоо нөгөө өмнө хийжсэн шиг ингээд Flask ажиллаж байгаа. За энэ одоо шинэ миний сая хэлсэн нь ерөнхийдөө ижлэх ингээл өөрөө чи нэг юм хийж үзье гэж бодвол тэрийг ингээл нухч оролдоол Google гэж үзэл хүний амтнаас асуугаал ингээл хийж үзэх хэрэгтэй. Дээр нь би бас ингээд өөрөө ингээд юм хийгээд за би ийм юм хийсэн шүү, ийм юм хийсэн шүү. Та нарт ч гэсэн хийгээд үзээрэй гэж би та нарт боддоор үзүүлжээж ингэж та нарт одоо нөлөөлөх гэх юм их шаардлагатай байх. За энэ
Энэ яг цаанаа яг жинхэнэ өвдлөө хаана хадгалж байгаа вэ гэхээр Firebase дээр хадгалж байгаа. Одоо жишээ нь Dawn гэдэг дээр жишээ нь сая одоо миний чирсэн нь одоо real timer ороод ирсэн байх жишээ нь. За энийг ингээл та. Өвдлийн сангийн өөрчлөлтийг өвдлийн сан энэ одоо real timer өөрчлөгдөн. За энийг шахвал бас жоох сонирн болох бах та. Би энэ шахаж томруулж жижигрүүлдэг юм боловсон шүү дээ. За яг юу яа. Одоо энэ процесс гэдэг энэ section дээр одоо ингээд хоёр дата маань ингээд байна. Dawn гэдэг одоо болцоон гэдэг section дээр ерөнхийдөө ингээд гурван дата байна. Жишээ нь одоо би энэ гурав дахьын нийшээ чирээд оруулчих. Тэгэх юм бол ерөнхийдөө энд ороод ирчлээ. Гэтэ эндээс яа хасагдсангүй вэ? Магадгүй энэ дээр би бас нэг кодных нэг хэсэгт нь одоо алдсан байх. За ерөнхийдөө ингээд өөрөө юм хийж үзээд алдаж яваад Google гэж үзээрэй л гэж би ерөнхийдөө за тийм байна. Би ерөнхийдөө бол код алдсан юм шиг байна. Сток байна. За энийг би код яалтайгаа дараа засна. За ингээд алдаатай ч гэсэн ямар ч юм бол миний бол одоо ажиллаж байгаа. За ингээд хэрвээ та нар миний бичсэн одоо кодыг харахыг хүсэх юм бол миний GitHub руу ороод ProPlaying гэдэг ийшээ орж одоо харж болно. Энд дээр би одоо бичсэн код одоо ерөнхийдөө оруулсан. За тэгээд ерөнхийдөө код ингэж хадгалахгүй бол миний компьютер маань жоохон асуудалтай байгаа. За одоо ерөнхийдөө Python хэлний 2 дахь хичээл орно ч гэжтэй ерөнхийдөө хийж үзцгээе. За энэ бол одоо Flask-ийн одоо REST API хийдэг нэмэлт одоо сан. Энийг хэдүүлээ дараа бас ярилцж болно. Асуудалгүй гэжтэй би бас зүгээр одоо сурч байгаа. Оролдож үзэж байгаа. Юу гэдэг лээ? Нэг за тийм. Терминалаа нэг арчмаар. За ерөнхийдөө бол баг хангалттай харагдах юм шиг үнтэй. Окей. Git tools cd flask за ерөнхийдөө бол оролдоо бол байна. Одоо хэдүүлээ темплетийн туршиж үзцгээе. За энэ ч үл яах вэ? За энэ бол хэрэгтэй юм байна.
Rendering template. За. За би бол видеон дээр ерөнхийдөө за ингэж гээд бүгдийг ерөнхийдөө заахгүй байгаа. Шалтгаан гэх юм бол би та нарыг өөрсдөө бас жоохон ухаад үзээсэй гэж ерөнхийдөө бодож байгаа. Хэрвээ чи одоо энэ видеог үзээд энэний дараагаар Flask ашиглаад чинийг энгийн одоо веб хийж үзье гэж одоо шийдээд хийвэл одоо чамд хэрэг болох зүйлс гэх юм бол за template байна те. Static файлыг чи одоо мэдж байгаа хэрэгтэй те. Би бол энэ Flask-ыг ашиглаж одоо үдлийн сан руу хандаж үзээгүй. Гэтэ бол дараагийн видеон дээр хэдүүлээ бас энэ үдлийн сан руу нь бол хандаж үзнэ. Энэ бас чамд хэрэгтэй. Энэ дээр blog blueprint гэнэ. За эднээс ингээ харж байгаа нь бүгдийг одоо оролдоод үзээрэй. Та нар өөрсдөө оролдож үзэх юм бол одоо би ингэж видео хийгээд та нар дээрээс нь өөрсдөө нэмж оруулах юм бол маш аимшигтай хурдтай одоо сурна гэсэн үг. Тийм болохоор эргүүлээд баг та нар ч гэсэн одоо надтай тэг надад заадаг ч юм уу аль эсвэл одоо ингээд Google Hangout дээр нийлж байгаад одоо хамтдаа видео хийдэг ч юм уу тийм. Тиймэрхүү одоо боломжууд байгаа гэж би одоо бодож байгаа. За тийм болохоор ямар ч хэлсэн эхний ээлжинд хэдүүлээ зүгээр одоо темплейт ашиглаад тэг тухайн темплейт ашиглаад темплейт одоо рендер хийгээд тиймэрхүү юм хийж үзье. Түүний өмнө хэдүүлээ MVC pattern design. За ерөнхийдөө pattern design гэдэг зүйлсийг одоо pattern design гэдэг зүйл нь одоо ерөнхийдөө одоо програм хэмжээг хийхэд одоо шаарддаг одоо нэг хэсэг нь. Ерөнхийдөө та нар зарим нь одоо уншиж мэдсэн байх, зарим нь одоо надаас илүү мэдж байгаа хэдэн програм хэмжээг хөгжүүлэх явцад одоо тухайн програм хэмжээний одоо шаардлага тэг маш олон бичиг баримтууд бүрдүүлдэг. Тухайн одоо програм хэмжээг одоо ямар үйлдэл хийдэг вэ? Ийм үед яах вэ гэж маш ер нь бол их одоо документ бичиг баримт одоо боловсруулах шаардлагатай болдог. Тухайн бичиг баримтаас одоо тэр бичиг баримтан дээр одоо анализ хийсний дараагаар одоо тухайн програм хэмжээ одоо ямархуу одоо архитектор нь одоо ийм байна гэсэн шийдэл одоо гарч ирэх ёстой. Тэгээд тэрэн дээрээ одоо за тэгвэл ийм одоо архитекторыг ашиглаж байгаа бол одоо ийм паттерн дизайн ингэж явнаа. Тэгсний дараагаар ерөнхийдөө одоо ингээд за ямар програмчлалыг ашиглах вэ энэ гэх мэтчил ингээд явдаг. Тэгэхээр одоо девелоперуудын хувьд бол ерөнхийдөө энэ паттерн дизайнуудыг ерөнхийдөө мэдчих шаардлагатай болдог. Тэгэхээр одоо энэ дээр жишээ нь ингээд паттерн дизайн гэдэг маш олон паттерн дизайнууд байна. MVC паттерн дизайн тий заримнуудаа бол миний мэдхгүй паттерн дизайнууд байна. Iterator паттерн за энийг бол аль одоо мэдх юм байна. Observer паттерн дизайн гэдэг бол энэ бүрийг амар сайн мэдхгүй ч гэсэн ерөнхийдөө төр хол байна. За энэ дээр одоо паттерн дизайныг энд ерөнхийдөө хэрэгжүүлсэн байна л да. За ерөнхийдөө ихэнх веб фреймворкууд ерөнхийдөө MVC гэдэг паттерн дизайныг ашигладаг. Тэр паттерн дизайн маань ерөнхийдөө
Model view controller гэсэн одоо гурван хэсгээс одоо гурван хэсгийг одоо ерөнхийдөө салгаж авч үзэж байгаа тийм одоо логиктой одоо тийм санаа агуулж байгаа юм одоо технологи юм юу юм бэ? Зарчим, аргачлал гэх юм уу? Тийм зүйл. Ерөнхийдөө юу гэсэн үг вэ гэхээр одоо жишээ нь веб аппликейшн маань ингээд хамаг зүйл нь нэг доор байдаг байх юм бол одоо илүү хэцүү болж эхэлнэ. Одоо хэрэглэгчид харагдах хэсэг мөн одоо тухайн бүгдлийг яаж боловсруулах уу, тэр бүгдлийг одоо ямар темплейтэн дээр зангидж харуулах уу гэх мэтчлэн зүйлсүүд ерөнхийдөө ингээд илүү комплекс маш одоо нүсэр юм болж эхэлж байгаа учраас за энийг ерөнхийдөө одоо хэрэглэгчид харагдах хэсэг, тухайн одоо дата хадгалах хэсэг, одоо тэр хэрэглэгчийн хүссэн датаг нь одоо загварчилж одоо харуулах дээр хэрэглэгчээс ирж байгаа хүсэлтийг одоо боловсруулах хэсэг гэж ерөнхийдөө 3 анги гэж үзэх хэрэгтэй юм байна гэсэн одоо санаа гарч ирсэн нь MVC паттерн дизайн болж байгаа гэсэн үг. За ерөнхийдөө бол энэ дээр одоо Java дээр кодыг бичсэн байна. Java мэддэггүй хүмүүстийн жоохон хэцүү болчлоо одоо. За юу яа. Хэдүүлээ зүгээр зураг зураад ойлгохыг хичээе. За тэгээд би одоо зурх зурган дээр ямар яг ингээд нарийн одоо үзэх юм бол логикийн алдаа гарч магадгүй. Тийм болохоор одоо тухайн логикийн алдаа гарах юм бол та нар одоо коммент бичээрэй. За ерөнхийдөө бол энэ арай л за энд ерөнхийдөө user байна. Хөнгөл баярлах юм шиг. За ингээд хэрэглэгч ийшээ одоо тий хүсэлт илгээлээ. За одоо юу гэдэг юм те. За одоо хамгийн энгийнээр нь одоо Google гэл хүсэлт илгээлээ гэж бодъё л доо. Oh my god. За Google зэг юм ээ. Хүсэлт илгээлээ гэж бодъё. Тэгэн гот энэ цаана одоо нэг веб тухайн юуны цаана нэг веб сервер ажиллаж байгаа. Тухайн сервер маань одоо нэг порт ингээд нөхцөр. За ерөнхийдөө ингээд тухайн сервер маань одоо нэг ингээд портыг чагнаж байгаа. За энийг чи одоохондоо ойлгохгүй байж болно. За тэгэнгүүт тухайн портыг чагнаж байгаа зүйл нь одоо root чиний одоо бичсэн кодын root хэсэг нь одоо ерөнхийдөө чагнаж байгаа гэж ойлгож болно. Хамгийн энгийнээр ойлгох юм бол гэсэн үг шүү дээ. Root маань одоо root-ийг хариуцж байгаа тэр одоо log код нь одоо тэр тухайн порт тий одоо энэ Google цэгмийн чинь цаана одоо нэг одоо IP байгаа шүү дээ. Тухайн IP болно. Тухайн порт ерөнхийдөө ингээд IP порт гэсэн ингээд бүтц одоо байдалтай байна гэсэн үг. Тэгээд одоо энэ хэсгийг ерөнхийдөө ингээд энэ root маань одоо ерөнхийдөө чагнаад ингээд байж гэн гэсэн үг. Тэнгуут хүсэлт орж ирэнгүүт root маань одоо тухайн хүсэлтийг барьж аваад
харгалзах одоо контроллер руу одоо шиднэ. Control. Oh my god. Yes. Заан болчихлоо ингэж бичихгүй. Тэг. Тухайн контроллер руу шиднэ. Тэгмээд энэ контроллер маань хэрвээ одоо тухайн хэрэглэгчийн хүсэж байгаа зүйл маань одоо ямар нэгэн байдлаар одоо дата боловсруулах шаардлагатай болох юм бол модуль хэсэг рүү одоо хандна гэсэн үг. Модуль маань хэрвээ одоо модуль маань цаашаа тухайн одоо контроллерын хүссэн өгөгдлийг өгөгдлийн сангаас дб гэж одоо энэ database-с аваад буцаад контроллер руугаа энэ одоо мэдээллээ ерөнхийдөө өгнө гэсэн үг. Тэгэнгүүт энэ контроллер маань ерөнхийдөө тухайн өгөгдлийг боловсруулад HTML дээр одоо HTML-ээ ухсраад ерөнхийдөө хэрэглэгч рүүгээ өгдөг. Тэр нь одоо ерөнхийдөө weave хэсэг. Тэгээ weave-ээсээ буцаад хэрэглэгч рүү одоо ингээд яг одоо одоо Google схемээ ингээд хандангууд одоо ингээ харагддаг шиг ерөнхийдөө ингээд ийм одоо миний сая зурсан ийм зүйлсүүдийг ингээд дамжсны дараагаар ерөнхийдөө ингээд чамд очиж байгаа гэж чиний одоо компьютерт очиж байгаа гэж ойлгож байна. За тэгмээд энэ weave дээр нь юу гэсэн ойлголт байдаг вэ гэхээр template engine гэсэн ойлголт байдаг. Гэтэ одоо ихэнх одоо вебүүд маань ямар зарчимтай болж байгаа вэ гэхээр одоо ерөнхийдөө weave-ийн цаана ерөнхийдөө ингэж контроллер root mode гэж байхаас илүүтэйгээр ерөнхийдөө цаана нэг REST API бичиж орхиод тэр REST API-тайгаа ингээ харьцах байдлаар ерөнхийдөө ажилладаг болсон. За тэрийг хэвлээ дараагийн видеон дээр бас одоо хийж туршиж үзэх болно. Одоохондоо хэдүүлээ энэ template engine гэдэг зүйлийг ойлгох шаардлагатай болно. Энэ template engine маань ерөнхийдөө яадаг гэхээр контроллер маань одоо модулээсээ өгөгдөл аваад тухайн өгөгдлийг template engine руу өгөнгүүт template engine маань тэрийг одоо HTML-ийг одоо байрлуулах хэсэгт нь байрлуулад ерөнхийдөө ингээд HTML-ийг ингээд одоо generate хийж боловсруулад ерөнхийдөө Weave-ээрээ дамжуулаад хэрэглэгчд харуулдаг гэсэн үг. За ерөнхийдөө ингээд одоо хамгийн энгийн байдлаар ерөнхийдөө ингэж одоо web маань одоо ерөнхийдөө чамд ингэж эцэстээ ингэж харагддаг байх нэ. За тэгвэл хэдүүлээ видео маань бичих байгаагаа. За одоо юм 24 минут код бичихгүй маш их юм ярьсан байна. Бичих дараагүй шүү дээ. За ингээд өөртөө ямар нэгэн чаленж тавиад энийг оролдоод үзээрэй. Хэдүүлээ одоо энэ Flask-ийн documentation-ы ерөнхийдөө энэ markup
За ерөнхийдөө зүгээр энэ hello HTML-ийн хэдүүлгийг хийж үзцгээе. Rendering template. Хэдүүлээ энэ Flask-ийнхаа одоо template engine одоо ямар template engine байдаг вэ гэдгийг одоо мэдэх шаардлагатай. Rendering template гэдэг дээр байсан шүү дээ. За Python маань одоо HTML generate хийхдээ гоё биш ээ гэж байна. За Jinja 2. За энийг та нар одоо дэлгэрэнгүй орж мэдж болно. Ерөнхийдөө би эндээс ингээд хараад ойлгочихъя. За ингээд одоо тэгдэг ингээд одоо өөрийнхөө одоо давуудлуудыг ингээд бичсэн байна. Extends гэдэг тухайн HTML-ийг одоо тухайн зэгцтэй өөр нэмэлтээр одоо HTML кодыг оруулж ирж байна. За ерөнхийдөө бол ойлгочлоо. За тэгэхээр base template URL for file name. Okay. Application file templates гэдэг folder. Модуль зарчмаар бол иннэ гэж байна. За хэдүүлээ бол ерөнхийдөө энийг хэрэг явчих. Тэр нь бол амар байх. Ингээд templates. За тооч хэдүүлээ жоохон зугаатай байлгах үүднээс HTML main HTML HTML. За ерөнхийдөө яагаад ингэж 3 хэсэг хуваачваа гэхээр template engine маань одоо контроллероос ирж байгаа утгыг HTML дээр ухсраад generate хийж харуулахаас гадна одоо хөгжүүлэгчд код баг бичих одоо байдлаар ингэж одоо тусалдаг. За ерөнхийдөө ихэнх вебсайтууд энийг ерөнхийдөө header гэж ойлгоцгоё. За доотлолт нь бас нэг хэсэг байдаг. Тэрийг ерөнхийдөө footer одоо хөл хэсэг гэж ярьдаг. Тэгэл ерөнхийдөө body хэсэг нь л өөрчлөгдөд идэх тийм үү. Одоо нүүр хуудас гарч ирнэ. Одоо нүүр хуудас байхад л одоо хөл толгой хэрнээ хийжлэх нь зарим сайт бол өөр байдаг те. Гэхдээ ерөнхийдөө бол хамгийн энгийн байдлаар гэж үзэх юм бол ерөнхийдөө толгой хөл хэсэг нь ерөнхийдөө өөрчлөгдөхгүй. Одоо нүүр хэсэгт нь байхад ингээл нүүр хэсгийн контентууд харагдаал өөр нэмэлтээр нэг одоо хуудас руу тэгээд тухайн одоо мэдээллийг ерөнхийдөө бүтнээр нь уншин гэх юм бол энд одоо header нь байж л байдаг. Footer гэсэн байж л байдаг. Тэгэхээр ерөнхийдөө template engine маань одоо иймэрхүү одоо ер нь голцоо байдаг зүйлсүүд ерөнхийдөө ингэ тус нь биччих. Заавал бүгдийг ингэж нэг HTML дээр бичиж авах шаардлагагүй хооронд нь extend хийж ингэж нэгтгэхэд ерөнхийдөө эцэстээ ингэ generate хийж харуулах боломжтой. Ерөнхийдөө тийм боломж ерөнхийдөө хөгжүүлэгчд өгöd байгаа. За энэ зурдаг юм ерөнхийдөө хэрэгтэй юм шиг байна. За header HTML дээр нэг явах вэ гэж. Doctype HTML
Head title hello from Jinja to template engine чи ерөнхийдөө за ингээд хидр маань бэлэн болчлоо. Ерөнхийдөө одоо ингээ хидр маань өөр бусад тийм тэгж ялгах үү гэсэн дээр одоо за энд одоо хэрвээ чи CSS файл код бичих гэж байгаа бол тэр нь чи энд орж ирнэ гэсэн үг. За footer HTML дээр нь footer гэж одоо HTML tag байдаггүй юм бата. HTML дээр ойрт код бичээг болохоор код бичгчтэй HTML-ийн ойрт mark language үү дээ. HTML дээр зуралдаг болохоор битэн байна. За ерөнхийдөө ингэдэг байх гэж бодож байна. Чир энэ бол то хэсэг copyright итмэтэд төлөө 2019 гэж. За зүгээр. Ерөнхийдөө та нар одоо өөрсдөө бас бичээд үзээрэй. За main HTML дээр яах вэ гэхээр яаж бичээд лээ. Хаана вэ? Jinja. Юу ч хийж унших юм байгаа санагдахгүй. За extends header HTML-ийг мэдээж оруулж ирнэ. За тэгээд block body за энэ бодвол body хэсгийг ингэж бичдэг байх. And block extends footer HTML окей. За хэдүүлээ энэ дэр зүгээр шууд юу хийж үзье. Render template гэдэг энэ метод ашиглаж үзье. За яагаад би ингэж templates гэдэг фолдер үүсгэж вэ гэхээр би энэ юу documentation-ыг бас нэг халтгүй л гэж харсан. Та нарт одоо харуулъя. Нэг Flask класс маань ерөнхийдөө бидний эхэндээ зүгээр одоохондоо бол код нь зүгээр одоохондоо одоо энэ кодны маань нэр байгаа шүү дээ. Гэтэл энэ маань маш олон одоо параметр авдаг юм байна лээ. Тэгээд одоо энэ дээр static folder гэдэг нэг юм одоо юу вэ? Одоо параметр байна. Энэ одоо static файлууд дагуулж байгаа folder-ийн нэр юм байлээ. Тэр нь static гэдэг нэртэй. Тэгэхээр template folder-ийн нэр нь одоо templates гэдэг folder дотор байгаа HTML-үүд ерөнхийдөө манай одоо энэ Flask-ийн одоо энэ framework-ийг маань ашиглаж байгаа ерөнхийдөө HTML template нь шүү гэдгээ ингээд заагаад өгсөн
шууд ингээд дефолтоор ингээд зааж өгдөг юм байна лээ. Тэгэхээр ерөнхийдөө бол яалтчгүй юу яаж таарад байгаа. Templates гэдэг одоо юм фолдер үүсгэж таарад байгаа. Хэрвээ чи өөрчлөн гэх юм бол тэр одоо параметрийн нэрийг ерөнхийдөө өөрчилчих. Тэгэл ерөнхийдөө болчихно гэсэн. За та нар бас өөрсдөө туршаад үзээрэй нэг. За ерөнхийдөө бол render template тэгэл шууд код бичдэг юм байна. Чин Flask сайн портал ирж байгаа тий. Render template Окей. Template main HTML. Ингээ болчихно гэж найдаж байна. Хэдүүлээ зүгээр дуршиж үзье. Би ч гэсэн яг сайн мэдэхгүй байна. За эхний хэлж код ажиллуулахын тулд мэдээж нэг юугаа virtual орчноо одоо актив хийх шаардлагатай. Хэрвээ чи одоо код ажиллуулж чадаагүй бол чам сануулахад заавал энийг яах хэрэгтэй. Virtual орчноо одоо актив хийх хэрэгтэй. За ингээд одоо сая би хийсэндээ Google CGM гэх цаана нэг IP одоо харгалзаж байгаа гэдэг шиг одоо жишээ миний компьютер дээр бол би одоо ингээд localhost 5000 за код бол проч штэ. Ингээд бичээд ороход асуудалгүй болж байна те. Тэгмээд 127.0.0.1 гэр ингээд бичээд ороход бас адилхан орж байна. Ерөнхийдөө энэ domain бол localhost цаана одоо IP нь болохоор одоо танах ч гэсэн ялгаагүй localhost учраас ерөнхийдөө team 127 ийм байгаа гэсэн үг. За энэ дээр алдаа гарчээ. Line 1 дээр алдаа гарсан байна. Top level template code. За энийг нь л одоо хэдүүл ингээл Google-д нь шүү дээ. Окей. Миний ойлгосон зүг бол ингээд одоо яах вэ? Сүг. За одоо та нар энэ тухайн тайтлыг харж байгаа бох. Тайтл нь hello from Jinja to template гэдэг. Тэгээд одоо энэ дээр би ямар нэгэн юу бичээгүй учраас одоо би жишээн дээр h1 hello world. Then this is my first log. Then English should match. Yan гэсэн үгүй.
Reload хийгдсэн мэт. Тэгээд одоо James-ийн энийг харуулах хэрэгтэй шүү дээ. Үгүй юу? За, жоохон ойлгохгүй авчлаа шүү. Block body. Block гэдэг нь юу гэдэг яадаг юм бол ингэж олон documentation руу явмаар болох юм. Юмд бол одоо multiple view олон одоо ингэж extend-ийг одоо юм хэдэ дэмждэг юм байна. Тэгэхээр хэдүүлээ энэ дээр блок гэдэг нь яадаг юм бол тоо хайж тоо юу л авч. Okay. Where is block? Block title. End block. Энэ одоо ямар нэгэн байдлаар өөдөл эндээс оруулж ирдэг юм болов. Change to block. Example language амар гүтэлмэргүй байх юм да. За иргэдэнгээ энийг алхаад за агшуу server log хийх шаардлагатай байна. Заавал ингэж бичиж өгөх шаардлагатай юм болов. Wow. Чэр сонирхолтой бол явчих чинь вэ? Хөө. Title blah blah blah. Blah blah blah. Маш энгийн жишээ тавьсан байна. Чимбэр юу л тавьчлаа шүү. Statement, expression, template, print to template output. Wow. Энэ одоо нэг тухайн контроллероос ирж байгаа утгыг хэвлэхэд ашигладаг байх. За энэ дээр харъя. Body for давталт одоо энэ дээр явсан байна. I don't know. Энийг бичих шаардлагатай байсан юм болов.
Боо. Отоош нэг өнгөөр ялгаж харуулаад байна уу юу? Хөөе. Чи одоо зүгээр текст тавьж зүгээр л хэвлэлчмэр юм явдлаар бол. Одоо ингээд нэг темплейт нэг юм HTML-ээс удамшил гэдэг баг та. Inheritance гэж байгаа юм чинь удамшаад тухайн темплейтээ ерөнхийдөө ашиглаад тэр нэмж дахиад нэмэлт өөрчлөлт оруулж байгаа гэсэн үг л дээ. Block head, block body, block end энэ хэлсэн л байна л та. Нэр одоо супрэд гэж байгаа шиг. За энэ темплейт бол надад бол хэрэгтэй зүйл биш л дээ. Тэгвэл боли ингээ бич. HTML окей, ингээд татгалчих тий. Яа, за ямар ч байсан темплейт бол хэдүүл ашиглаж үзлээ. Гэтэ ямар сони тий. Яагаад болохгүй юм бол тэгвэл эднэр нь байх шаардлагагүй багтаа. Тэгээд ингэдэг баг миний бодлоор extends гэд яаж илаа мартчихлаа шүү guys. Extends гэснээр дараа header HTML гэд яах маань. За тэгээд ажиллуулчих. Fresh extend хийчихэр л дуудлын код байхгүй болчихж байгаа юм да. Энийг л ойлгохгүй. In man must be the first tag in the child template. Okay. ийм нь одоо хамгийн ихэнд л байх хэрэгтэй юм байна л та. Миний ойлгоцоор ингээд тэгчээд маань ерөнхийдөө ингэж залгагдаж орж ирнэ гэхээс илүүтэй ерөнхийдөө эндээс удамшиж байгаа гэж үзэх гээд байна л да.
Тэгэхээр хэвтүүлээ яах ёстой вэ гэхээр type HTML гэж хэлүүлж орхиод ингэхээр харин ингээд одоо өөр өнгөөр ялгарч зэрэгтэй баяр. Change yourself now. Process labels. Different data. Эндэр хитүүлээ юу? Нүг нь оруулж ирэх хэрэгтэй юм байна. Битгийж ойлголоо. Тэгээ parent template гэдэг нь одоо энэ ингээд байна. Энэ ингээд байна. гэж л байгаа юм л та. Одоо ерөөдөө ингэ юм шиг байна. Энэ одоо ингээд look hit тэгээд end block тэгээд body тэгээд энд одоо block body би одоо яг тэр хэсэг нь л одоо ерөнхийдөө зүгээр авчрал залгачдаг гэж ойлгосон. Би жоохон худлаа ойлгоцсон юм шиг байна. Чимбүр шил өөр ойлголт байсан байна. Уучлаарай залгасаа. Та нар ч гэсэн ойлгож байгааг найдаж байна. Тэрийг тэгээд орхичдаг болох л хэлээ. Гэт за тэгчээд энэ дээр одоо яах ёстой вэ гэхээр log title би чи title бичив шүү дээ. Ерөнхийдөө блок хийх гэж орхиод тэгчээд нэр get окей одоо нэг ойлгоч байна. За би биччихээ та нарт тайлбарлаж өгье. Look body Snick hello whoa Snick end block за ингэж код хийчих хэрэгтэй байсан байна. Залж та. Алдаа гаргасан байна. Уучлаарай. За одоо ерөнхийдөө ойлгомжтой болж эхэлж байна. Хэдүүлээ header руу буцацгаая. За header гэдэг HTML маань ерөнхийдөө
Би болохоор та нарт эхэндээ юу гэж тайлбарлаж өгсөн бэ гэхээр ингэж тайлбарлаж өгсөн дээ. Тэгэхээр энэ маань ерөнхийдөө бол зөвлөдөг. Гэхдээ яг одоо код бичгтээ бол арай өөрөөр биччихлээ. Яаж бичсэн бэ гэхээр энэ бол одоо манай яг одоо base байнга ашиглагдах HTML код маань бол ерөнхийдөө энэ гэсэн үг. Ерөнхийдөө энэ дотор header маань ч байгаа, boot одоо хөл хэсэг маань ч байгаа. Харин ийм блокууд дунд байгаа кодуудыг динамикээр одоо дараагийн HTML дээр одоо ашиглах. Ийм дараагийн HTML-үүд маань одоо яг ийм блок дунд одоо өөр одоо нэмэлт зүйлийг оруулах одоо боломжтой болж эхэлдэг юм байна. Хэдүүлээ одоо жишээ нь блок head гэдэг дээр одоо энэ title нь одоо hello from Jinja 2 template engine гэсэн одоо Jinja 2 template engine гэдэг одоо энэ текстийг одоо title буюу title-д одоо харуулсан байна. Одоо жишээ нь энэ дээр харагдаж байна. Одоо та нар одоо жишээ энэ дээр байна те. Hello from Jinja 2 template engine. За тэгвэл энийг одоо хэдүүлээ жишээ нь одоо нөгөө main HTML кодноос одоо өөрчлөх боломжтой гэсэн үг. Энэ super гэдэг маань тухайн энэ extend хийж байгаа энэ HTML-ийнхаа яг одоо энэ блок тунд байгаа одоо default кодыг шууд ашигланаа гэдгээ зааж өгч байгаа юм байна л да. Блокийн дунд одоо хэдүүлээ өөр код бичиж болно. Жишээ нь одоо this is main HTML гэж өөрчилж хийдүүлээ зүгээр. Тэ ингээд өөрчилж. Тэгэх юм бол generate template engine маань одоо generate хийхдээ header HTML гэдэг энэ одоо энэ HTML-ээ ашиглаад HTML код гэж хэлэхэд хэцүү байна л да. HTML-ээ ашиглаад харин яг дуудсан тэр HTML дотор байгаа одоо яг одоо тэр блок тэрийг одоо нэмэлт өөрчлөлт хийгээ гэж одоо энэ одоо жишээ нь би одоо энэ блок хийд хэсгээр ингэж одоо өөрчлөлт хийгээрэй гэж ингэж одоо бичиж өгсөн байна. Энэ бичиж өгсөн энэ өөрчлөлтүүдийг энэ header HTML дээр оруулаад эцэстээ generate хийж харуулахдаа header HTML-ээ ерөнхийдөө энэ өөрчлөгдсөн байдлаар generate хийж харуулдаг гэж би одоо ерөнхийдөө ойлгож байна. Ингээд зөв буруу хэсгийг хэдүүлээ одоо шалгацгаая. За миний хэсэг нь ерөнхийдөө бол зөв байна. This is main HTML гэж ерөнхийдөө хэлсэн байна. За ингээд template engine-ийг хэдүүлээ ямар ч байсан ашиглаж үзлээ. Гэхдээ бас болоогүй хэдүүлээ зүгээр нэг параметр хэдүүлээ яг одоо нэг юун дээр нь байсан шиг энэ дээр нь одоо байсан шиг хэдүүлээ параметр шийдээд одоо трийг одоо жишээ нь хэвлэж үзцгээе. За тэхийн тулд өвтөө хоёр янзаар өгсөн байна. Энэ нь бол ерөнхийдөө одоо энэ замын параметр гэсэн үг. Энэ параметрыг бол одоо жишээ нь ингэж барьж авдаг юм шиг байна. Ерөнхийдөө энгийнээр ойлгоход юу вэ гэхээр энэ 5000 гэдгийн арталт одоо 6-аас тавиад энэ дээр ингээд одоо юу ч бичсэн, ямар текст бичсэн ч ерөнхийдөө энэ текстийг одоо контроллер руу дамжуулж өгнө гэсэн үг. Тэрийг одоо боловсруулна. Тэгэхээр за хэдүүл эхлээд HTML дээр жоох өөрчлөлт оруулчих. Тэ. Тэгээд энийг авчиж тэгчээд if name гэж байх шиг байсан тэ. Тийм байна. Хэрвээ if name байх юм бол hello гэд тухайн name дээр суутахыг энэ одоо зайтай бичдэг. Яадаг юм бол
хэлж мэдэхгүй болохоор сайн тэггүй. Тэгээд хэрвээ ямар нэгэн параметр ирээгүй байх юм бол ерөнхийдөө энийг зүгээр hello world гэдгээ одоо ерөнхийдөө хэвлэнэ гэсэн үг. End if name тэнцүү name гэж хэлсэн баха. Тэгээд энэ дээр хэдүүлээ name тэнцүү нон хэрвээ ямар нэгэн одоо ташин зураасан араас ямар нэгэн одоо утга бичээгүй байх юм бол тэр ихлээр ноноороо дефолтоор аавна. Та нар одоо мэдж байгаа бох. Одоо функцийн тухайн параметр маань одоо дефолт утгатай байж болно. Тийм ээ. Хэрвээ тухайн параметр функцийн параметр байхгүй бол шууд одоо non гэсэн утга аваа. Заавал non гэдэг шаардлагагүй л дээ юу хэвдээ. Энд дээр одоо хэдүүлээ зүгээр ингээд текст өгсөж болно л доо чи юм хүү. Тийм. Тэгээд одоо хэдүүлээ энийг одоо refresh хийлээ. Тэгвэл hello нэмхүү болчихжээ тий. Hello нэмхүү. За энэ магадгүй чи гэж. Hello магадгүй чи. Одоо за одоо жишээ нь юу гэдэг юм бэ? Тэ Монгол гэдэг чинь hello Монгол. За ерөнхийдөө темплейттэй бол хэдүүлээ ингэж ажиллах нь байна. Эхэндээ бол би буруу тайлбарлаж жоохон ойлголтын зөрүүтэй тайлбарлаж өгсөн байна. Уучлаарай хэдүүлээ бол ямарваа нэг base HTML код байна. Тэр кодыг ингэж ашиглана шүү. Доторх энэ блокт байгаа одоо код харуулж байгаа тайлбарлал байна. Тийм. Одоо энэ body гэсэн блок дотор байгаа кодыг яг энэ HTML-ийн хувьд ингэж өөрчлөн шүү гэдгээ ингэж ерөнхийдөө зааж өгдөг юм байна. Магадгүй тэр бусад одоо HTML бусад одоо PHP, Laravel, Symfony ч юм уу тийм одоо фреймворкуд маань бас яг иймэрхүү зарчимтай магадгүй ажилтдаг байх би ч бас сайн мэдэхгүй байна. За тэгэхээр энэ удаагийн видео энэ түрээд өндөрлөе. За дараагийн видеон дээр бүр илүү гоё зүйлсүүдийг хийн гэж бодож байна. Та нар ч гэсэн хэрвээ одоо миний одоо хийж байгаа зүйлээс одоо ингээ хийчихвэл гоё юм шүү гэж хийж үтсэн юм байх юм бол магадгүй чи над руу мэйлээр явуулаарай. Тэгвэл би одоо ингээд видеон дээр за нэг ийм хүн маань ингэж хийсэн байх шүү баяр хүргэе гэдэг ч юм уу те. За тэгэхээр код бол нэмчээ. GitHub руугаа. За ингээд би өөрчилсөн одоо код push хийчихнэ. Ингээд дараагийн видеогоор уулзлаа түр баяртай. Бүх бүр нэг цагийн видео болсон байна шүү дээ. Залгасаа маш бага зүйл хийхийн тулд бүхлөд нэг цагийг хэдүүлээ зарцуулсан байна. За дараагийн видеогоо би бүр илүү одоо бэлтгэлтэй хийхийг хичээх болно. Эхний хэсэгт одоо бас ойлголтоо тайлбарлах гэж бас нэлийн минутыг авчлаа. За ингээд дараагийн видеогоо уулзлаа түр баяртай. Дараагийн видеого аль болох хурдан оруулах хийж байна.